Нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөл. Тэр энэ маш ойлгомжтойгоор бол ерөөсөө бид нар дараагийн 3 жилдээ ерөнхийдөө ямар хуу төлөвтэй эдийн засгийн өсөлтийг авчрахын төсөв нь нэг хүрээ хязгаар нь хаана байхыг гэдгээл батлна гэсэн үг юм. Тэгэхээр 3 жилийн зураглалаа гаргаж байгаа за энэ засгийн газраас өргөн барьсан төслийг бол юу гэсэдэ бол дэмжиж байгаа. Ер нь энэ дотор байгаа 9 тоонууд бол боломжийн хүрчих болов гэсэн одоо за инфляциас босд нь бол болчих болов гэж бодож байгаа юм. Яг гоо энэ хуулийг бас дагаад тэр одоо миний зарчмын хувьд бас асуух гээд байгаа энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орж байгаа өөрчлөлт юм л та. Ер нь дунд хугацааны одоо тодорхойлолтоо гаргаж яхад бол энэ төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол энэ уулын дагалдангаар орж ирэх хууль биш. Энэ бол уул нь бол энэ дунд хугацааныхаа бодлогынхоо дээвэр дээр нь байх тогтвортой байдлыг урт хугацаанд хангах тухай хууль шүү дээ, тэ. Тэгэхээр яг хуу энэ хуулийн 7-гийн 5-д одоо энэ өөрчлөлт юу гэхээр энэ дунд хугацааны бид нар одоо 2029 он хүртэл зураглалаа тодорхойлцоод нэг 3 сарын дотор аваачаад ямар нэгэн өөрчлөлт хийхгүй шүү л гэдэг зарчмын шаардлага баггүй. Маш энгийн ер нь бол зөв зарчим, тий, зөв зарчим. Гэхдээ яг хуу энэ удаа би ойлгож байна. Засгийн газар дөнгөж одоо эмхлэн байгуулагдаад 2 сарын хугацаа бас болоогүй байна. За 2026 оны одоо эхний улирлын гүйцэтгэлээр 1.4 их найдын алдагдaltaад төсөвтөө юм гүйцэтгэлтэй явж байгаа. Тэгэхээр яг хуу энэ удаадаа бол одоо төсвөө дахин тодох боломжийг бол олох ёстой гэж хувьд бодож байгаа. Тийм болохоор энэ хуулийн одоо дагаж орж ирж байгаа өөрчлөлтийг одоо нөхцөлтөөр дэмжмээр байгаа. За ер нь юу гэхээр энэ удаадаа явуулчих. Гэхдээ төсөв тодтогсны дараа буцааж энэ хуулийнхаа зарчмыг одоо миний хувьд бол би өөрөө энийг санаачлаад энэ хуулийг буцааж одоо батлуулнаа. Энэ одоо яг гэх юм бол нэг удаагийн одоо нэг жишээгээрээ буцаад төсвийн тогтвортой байдлынхаа энэ зарчмаа алдаж болохгүй байхгүй юу? Энэ бол урт хугацаанд хэрэгжээд явах бидний барих одоо нэгсэнд үндсэн зарчмуудыг төсвийн тогтвортой байдлын хуулиндаа бид нар зоож өгдөг тийм үү? Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодтоглоо явуулаад тэрний дараа бол энэ дагж орж ирж байгаа хуулийг бол би буцаад одоо зарчмын хувьд одоо хасныг нь буцаж нэмж орж ирлэх ийм нөхцөлтөөр бол одоо энэ удаагийн төсвийн тогтвортой байдлын энэ төсвийн хүрээний мэдээлэл төсөөлийн тухай хууль болон дагалдаж ирж байгаа хуулиудыг бол дэмжиж гэж бодож байгаа юм аа. За баярлалаа. За энэ хоёр гишүүн харилна. За таны саналыг ойлголоо. Үнэхээр урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Урсгал зардлын сая өсөлт, шатхуунаар дамжиж инфляцийн өсөлт. Тэгээд төсвийн одоо тэнцэл өнөөдөр 1.4 их найдын алдагдал орж эхэлж байгаа цаг үед бид нар яаралтай хариу аргамжийг авах ёстой. Одоо байгаа хуулиар бол 6 сарын 1-нд бидний төсвийн хүрээгээ баталгаад тэгээд дараагийн хилцэх хэрэг нь 9 сарын 1-нд үүснэ гэсэн үг. 3 сарын дараа нэгдэж байгаа. Дэх хугацаанд бид нар энэ дунд хугацаанд энэ 6, 7, 8 сард 9 сард инфляц нэлээ өндөр сөрөг нөлөөлөлүүд их гарна. Тэрийг одоо аль болох охирол бахтай даван туулахын тулд засгийн газар төсөвтөө тодтгол хийгээд шуурхай хариу аргамж авах шаардлага үүсээд байгаа. Тэр талаас нь бид нар энэ тодтголоо 6 сард өргөн бариад энэ хаврын чуулгандаа багтаад наадмын сон бүгдөө төсвөө шинчилчээд нэг энд хэмээнэг зөксөлчээд явчвал хаана бүгдээ хэрэгтэй болов гэсэн ийм санал. Энэгээрээ цалин тэтгэрэж нэг зөкслийг хөрөнгө оруулалтаач нэг зөксөлчээ урсгал зардалд арайч нэг байр сууриа нэг ойлгомжтой болгочихвол хэрэгтэй юм аа. Заавал 10 сарыг 9 сард өргөн барина тэгээд 10 сар гэсээр байтал оны төгсөл рүү шахаад энэ хугацаанд чи урсгал зардал баахан явчихна, хөрөнгө оруулалтууд баахан явчихна. Тэгээ нөгөө хэрэгждэггүй дутуу баахан гүйцэтгэлүүд үүсээд жилийн эцэс баахан өөр авлага нөгөө цалин тэтгэврийн ачаал чинь үүсчих вэ гэдэг нь тийм эрсдэл бодиттой байгаа. Тэгэхээр энийг та бүхэн ойлгоод бүгдээрээ нэг удаагийн арга хэмжээ болгоод гэдэг дээр бол би санал нэг байгаа. Ер нь хууль маань өөрөө төсвийн сахилгаваад доктортой байдлыг хангах гэж хийсэн зүйл шүү дээ. Гэтэл одоо дайн дажин гадаад дотоо гинцэн нөлөөлөл гамшиг хямрал одоо ийм үед бол бид нар их засгийн газарт айлбал хурдан ажиллах маний урлах хорон цагийг гаргаж өгөөд тэгээд ажиллаа сайн гэд хий гэдэг нь бол их зүйтэй болов гэж бодоод байгаа. Тэгэхээр инфляц одоо 7%, эдийн засгийн өсөлт 5.8 гэдэг чинь манай зорилт байхгүй юу. Тэгэхээр засаг бол энэний төлөө бид нар хангахын төлөө л явна.
Тэрнээс баг оруулж ирээ зорилттой баг болох шиг амарх юм байхгүй шүү дээ. Тэгж болохгүй. Тэгээ жанандаа зорилт тавина. Энд чинь гадаад тусдах бас мессеж болно. За Монгол улс ингэж эдийн засгийн өсөлтөд тооцоолж байгаа юм байна. Ийм хөрөнгө оруулалт төсөв зарцуулж байгаа юм байна. Гэвч энэ шин гадаад бас зах зээлийг их сайн одоо нөлөөнүүд мессежүүд болж хувирдаг. Тийм болохоор бид бас засаг жоохон өөдрөг тавьдаг. Тэгээ сүүлийн 4 жилийн хугацааны харахад бидний тавьсан төсөөл өөдрөг төсөөл бүгд хэрэгжсэн байна. Дандаа амжилттай хэрэгжүүлээл хүрч чадаад байгаа. Тэгэхээр энэ 27 онд бол яг энэ тавьсан зорилтыг хэрэгжүүлж чадна. 26 онд харин яаралтай юм гинти нэг юм зайлшгүй юм нөхцөл байдал. Урьдчилан тооцох болцоог юм зүйл үүсчихэд дэлхийн нийтээрээ бид нар сандраа засгийн газрууд арга хэмжээ аваад их хурдтай л ажиллаад байна. Тэгэхээр бидэнд нэг тийм энэ дагсан хоёр хуулийн дэмжиж өгөөд төсөв тодтгол хийх болцоог олгоод өгвөл бас их сайн байна л гэж. За Батнайрам дэлгшүүн тодруулах юм. Батнайрам дэлгшүүн. Тэгэхээр ерөөсөө төсөв энэ 6-7 сарда багтааж тодтох дээр бол зарчмын хувьд санал нэгдэж байгаа учраас энэ удаа ингээд явуулах дээр нь дэмжнэ. Гэхдээ бас нэг зүйлийг бид нар бүгдээр ойлгох хэрэгтэй. Нэг гадаад геополитик болоод тэрнээс болоод бид нар төсвийн доктортой байдлын хуулийг өөрчилж байгаа гэж бас ярмааргүй. Яг нэг хэлэхэд бидний одоо улс төрийн тогтворгүй байдлаас болоод энэ 3 сар чи уулын богинох хугацаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 сарда бид нар багтахгүй л байгаа байхгүй юу? Үнэндээ бол тий. Тийм учраас нэг заавал эдийн засаг руу нэг оруулмааргүй. Бид нар одоо сүүлийн 3 хугацаанд хичнээн засаг солигдсон. Иннээсээ болоод энэ 3 сар чинь одоо багтахгүй болчиход байгаа шүү дээ. Тэрнээс хойш 3 сар гэдэг бол нэг тийм урт хугацаа богино хугацаа ерөөсөө биш ээ. Ер нь цаашдаа ингэх ёстой байна. Төсвийн тогтворгүй байдлын тогтвортой байдлын тухай хуулийг аль нэгэн дагалдах хуулиар оруулж ирэх нь бол зарчим хэвдэл буруу гэж бодож байна. Энэ дээр үнэхээр орж ирж өөрчлөх ёстой бол энийг тусад нь өргөн барих ёстой. Хуулийн дагалдангаар аваачаад За гүцэж хэлнэ. Батнайрам дэлгшүүн. Ер нь яг цаашдаа зарчмын хувьд бол энэ төсвийн тогтворгүй байдлын тухай хууль бол энэ чухал байхгүй. Яагаад гэх юм бол Монгол шиг уулуурхаагаас хэд хамааралтай, уулуурхаан циклээс хамааралтай эдийн засгийн савлгаанд биднийг үндсэндээ аврах зүйл чинь явж төсвийн доктортой байдлын тухай хуулихгүй. Тэгэхээр энэ хуулийг ер нь цаашдаа засгийн газраас ч бай, ер нь бид нар хаанаас ч бай өөрчлөх юм бол тусад нь өргөн барьж өөрчлөх ийм горимлуу шилжих хэрэгтэй. Ямар нэгэн хуулийг дагуулж биш. Хуулийг дагуулж байгаа бол буцаад нэг жижигхэн асуудлаа хөндөгч жагаад том гогцоогоо чагталдаг нэг ийм л бид нар юм руу яваад байна л та. Тэгэхээр энэ хуулийн дээр ч гэсэн ер нь олон өөрчлөлт орох нь бол ингээд буцаал эдийн засгаас савлуулах үндсэн бас нөхцөл ингээд цаашдаа болдог. Тийм учраас яг энэ хууль төсөв тодтосны дараа энэ хуулийг одоо буцааж өргөн барина. Буцааж өргөн барихдаа бас шаардлагатай нэг ганц нэг засвар орох хэрэгтэй байна гэж ер нь бол харж байгаа. За баярлалаа.